30 орчим мянган хүн амтай Арвах хэр сум, Өвөрхангай аймгийн төв мөн баруун аймагуудын автозамын сүлжээний гол бүс гэдэг утгаараа үйлдвэрлэл үйлчилгээ сайн хөгжиж байгаа сумдын нэг юм а. Арвах хэртэл гэхэд жижиг дунд өрхийн үйлдвэрлэгчид 400 гаруй иргэд түүнээс ч олон хийж бүтээхийг хүсэж байгаа иргэд бий. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зөвлөгөөнд ч тэд энэ бүгдийг ярилцахаар иржээ. Үзэгчдээ бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Монгол орны 330 сумыг тойрон баялаг бүтээгчид, иргэд, хөдөлмөрчид, малчидтай ээлжид уулзалт зөвлөгөөнүүдийг хийсээр байна. За энэ удаа Өвөрхангай аймгийн хамгийн том сум болон аймгийн төв болох Арвах хэр суманд ажиллахаар ирээд байгаа юм. За Арвах хэр суманд 2 удаагийн баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж 2 дахь удаагийн уулзалт зөвлөгөөн эхлээд байна. Ингээд өнөөдөр болсон Арвах хэрийн баялаг бүтээгчдийг дэмжих холбооны уулзалт зөвлөгөөний 2 удаагийн хурлаас хийсэн нэвтрүүлэг мэдээллийг та бүхэндээ хүргье. Хоёр удаагийн уулзалт зөвлөгөөнийг аймгийн хөгжим драмын театр зохион байгууллаа. Зөвлөгөөнд баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баяр, аймгийн иргэдийн хурлын дарга Гамболт, Өвөрхангай аймгийн засаг даргын орлогч Мөнх Баяр, баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Гамболт, Өвөрхангай аймаг дахь салбар хороон дарга оюун чимэгнаар оролцсон юм а. Уулзалт зөвлөгөөний зорилт баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хийж байгаа ажлууд, баялаг бүтээгчдийг дэмжин төслийн талаар гарч байгаа үр дагавар зэрэг мэдээллийг өгсөний дараа асуулт хариулт ажил хэрэгч саналуудыг иргэд ээлж дараалан ярьж байлаа. Арвах хэрийн зөвлөгөөний онцлог асуултууд дараах байдлаар өрнөсөн юм а. Ганбаатар гэж хүн байна. За хуваарь аж ахуй эрхлэдэг, фермерийн аж ахуй эрхлээд өнөөдөр 7 жилийнхаа нүрийг үзэж байна. За миний хувьд дээр бол энэ холбооны үүсгэн байгуулсан энэ хамт олон мөн дэмжин ажиллаж байгаа бүх хүмүүст нь ажлын өндөр амжилт хүсье. Энэ бол ерөөсөө өнөөгийн монголчуудад тулгамдж байгаа маш чухал асуудал, маш чухал ажлыг хүндсэн их зөв ажил өрнүүлж байгаа улсаа гэж би дотроо бодож явдаг, дэмжиж байна. Манай төр засаг бол өнөөдөр уул уурхай маш их мөнгө тэр гадна дотныхны корпорациудтай хамтраад Монголыг яаж цөлмөхөө, газар нутгийг яаж хөндийлэх үү гэсэн тийм ихэнх тийм зүсн Монгол зүрхэн хятад болцсон нөхдөл амьдраад ах шиг санагддаг юм. Миний бодлоор бол энэ сэргээгдэх жинхэнэ баялаг бол энэ Монгол малчин мал хоёр юм аа. Тэгээд түүн дээр одоо Монгол хэл соёлыг хадгалж яваа тэр монголч малчин төмний маань одоо ахуй амьдрал бүх юмыг л одоо бүр дээш нь татаад өгчмөр надад ах юм аа гэдэг одоо энийг л би та бүхэнд дэвшүүлээд хэлчмээр надад байна. За би 11 дугаар багийн иргэн Даваа Самбуу гэж хүн байна. За хууч аль бийж байсан сүүл үед нэг хэсэг шорлого хийлээ. Их баялаг бүтээлээ. Одоо хоол хийж байна, нийтээ хоол ажиллуулж байна, самар зарж байна, жимс зарж байна. Байгаль руу жаахан ороод байж магадгүй. Би ордгүй, өөр хүн аваад ирдээ. За ингээд яг ер нь ерөнхийдөө төсөл мөсөл янз бүрийн хөтөлбөрт би ордог. Намаа оруулдаг. Манай хөгжлийн бэрхшээлтэй банд би тэрийг оруулдаг. Гэхдээ хөгшин хүн зориулсан, хөгжлийн бэрхшээлтэй хүн зориулсан, ажилтай хүн зориулсан, ажилгүй хүн зориулсан ийм одоо төрөл төрлөөр сайхан зээлийг үүсвэр жоохон дэмжлэг үзүүлэл их зүгээр байд юм аа. Одоо энийг яг энэ хөдөлмөрийн сайдын зөвлөх байна. Одоо энийг ингэж хэлж байгаа юм. Ер нь энэ ажиллагаа сайхан үргэлжлүүлээд ингээд дэмжээд бол олон түмний санаа сэтгэл гайгүй ба шүү. Юм хийдэг усуд бол амар гоё сэтгэлтэй байгаа. Хийдгүй нь бол ерөөсөө нэг тоохгүй. Тэгэл янз янзын юм яриа л. За баяртай. Сэрэн ингээд өндөр настай. Тэгэхээр энэ мал аж ахуйн тал дээр ерөөсөө энэ төр засаг ерөөсөө анхаарахгүй байна. Дахиад анхаарахгүй байх хэрэгтэй байна. Энэ юм одоо үнд орлоо янз бүрийн болдоо энэ бүх асуудал бол ер нь энэ хэдэн малыг өөрчлөж яваа энэ хэдэн малчтал байгаа шүү. Энэ нэг төр засаг нэг жоохон ерөөсөө харж үзэж ингэмээр байна. Тэрнээс гадна одоо тэр малчд гэж яриад байна тийм ээ. Малчдыг одоо малжуулах энэ тэр одоо тийм ер нь одоо малч олдхон байсан. Одоо малж байгаа улсууд одоо би ч гэсэн одоо нэг хэдхэн малтай хөдөө 70 хэдтэй
хүнээр бас маллуулаад ажиллах энхээр дөө малчин олдгоо байсан. Тэгсэн мөртлөнгөөс ажилтгүй үлдсэн сонгосон улсууд их болтой юм их томчууд ярих юм. Ажил хийхгүй байгаа улс ярин яаж ингэх юм. Тэгээ төр засгийн нэг хэдхэн цаас өгчхөд тэргээр нь хоног хоол тэгээ үнэндээ хүний иддэг удгийн нэг мах гурил хоёрлуугаа юм. Тэгээ мах гурилаа анартамнаас өөрснөө одоо юугаар байдгийг ичгээд ер нь ингээд хүн ажил хийхгүй болчиход байна. Би одоо өөрөө бол ажилгүй нэг хэдгээ мал цогтөр малтай тэгээд баялаг бүтээгтийг дэмжих холбооноос одоо үсгтээ хувийн журмаас одоо өөрөө дээр үеэс хэрэгжилж ирсэн нэхээ өрстэй дээл хийж одоо борлуул юу гэдэг одоо энэ үнд надад дэмжлэг тусцаа болоход одоо би төсөл гаргаж зээл авд юм уу энэ баялаг бүтээгчдийн холбооноос яадын зүгээр санал онлоо хэлээд надад тийм тусалцааны хэрэг байна. Нэгдүгээр энэ баялаг бүтээгчид тийм нэр дээр баялаг бүтээгч гэсэн банк байгуулж болдгоо юм уу гэж нэг асуумаар байна. Хоёрт энэ баялаг бүтээгчдийн бүтээсэн бүтээлүүдийг аймагуд ба орон нутаг готууд ба эднэр хэрэгцээгээ энэ үйлдвэрлэлийг махыг төмс хүнсний ногоо ба эднэрийг энэ төр худалдаж яваад ард түмэнд хизээ гаргахгүй нэмэлттэй байна уу нэмэлтгүй байна гэж ингэж нөөцөлж явдаг ийм сан байгуулаад төр өөрөө худалдаж авч болдгүй юм уу? Хийсэн зарим нэгэн хийсэн бүтээлүүд тарьсан төмсөн махан ингээд ард түмэн өөртөө зарж чадахгүйгээр бизнесээ олж чадахгүйгээр ингээд өөрсөнд нь гохирол гараад байдаг. Баялаг бүтээгчдийн хийсэн бүтээлүүд одоо малчид бай, тариаланчид бай, одоо янз одоо тэр ааруул хийдэг улсууд бай. Бас ийм зарж чадахгүй ийм нөхцлүүд, борлуулж чадахгүй ийм нөхцлүүд байдаг. Энүүн дээр төр бизнесийн ямар анхаарал тавьж яаж борлуулалтыг хурдан болгох ийм чиглэл гарах ийм тал байна уу гэж асуумаар байна. Дан ганц 10 хэрч биш баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ажиллаж байгаа бусад аймаг сумдад ч малын гаралтай түүхэн эдийн үнийн буралт, худалдаа авалт муудсан байдал, зээлийн хүрэлцээ, хүүгийн асуудал гээд нэг ижил зовлон үйлдвэрлэгчид ярьж байгаамаа. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо үйлдвэрлэгчдийн өмнө хамгийн ихээр тулгамдж байгаа санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд дэргэдээ сантаа болох зорилт тавьж байгаагаа энэ үеэр 10 хэрчүүдэд хэлж байлаа. Ажил хийж байгаа одоо үйлдвэрлэл үйлчлэгээ ямар нэг хэмжээгээр жижиг дунд үйлдвэрлэлд эрхэлж байгаа энэ иргэдээ энэ баялаг бүтээгчтэй бол сурчлан дэмжих ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Дараагийнхаа үйл ажиллагаанд бол бид нэр 16-17 оныхаа үйл ажиллагааны төлөвлөгөөнд бол энэ дэргэдээ сантай байх талаар бол ажлын төлөвлөгөөнд тусагдсан байгаа учраас удахгүй дэргэдээ сантай болох байхаа. Тийм учраас бид холбооны гишүүдтэй бол санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой болж эхэлнэ. Зөвхөн телевиз, радио, сонин сэтгүүлээр сурчлаад байхаасаа гадна энэ тулгамдсан асуудал нь бол ерөөсөө санхүүгийн дэмжлэг, ажлын байр, боловсон хүчний асуудал байдаг юм байлээ. Ер нь бол энэ асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө холбоо бол цаашдаа ажиллах болно. Аймгийн зүгээс мал аж ахуйн салбарт ямар байдлаар анхаарал хандуулж байгааг Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ийхүү тайлбарласан юм а. Санал хэлсэн иргэдийн манд дийлийнх нь л одоо мал аж ахуйн салбарыг дэмжих талаар ярьж байна. Аргачлалгүй юм. Манай Өвөрхангай аймгийн эдийн засгийн иргэдийн амжиргааны үндсэндээ 60%-ийг чирж явж байгаа юм салбар. Тийм учраас энэ салбарт санаа тавихгүй байна гэж бол байхгүй. Тэгээд түрүүн Сэрэнэнгүй асууж байна. Малын үнц нь муу байна. Мал мах морлуулах шаардлагатай байна. За аймаг сумдууд энэ малын махны үйлдвэр барих шаардлагатай байна гэдэг. Би энэ дээр бас нэг давчхой мэдээлэл өгье. За манай Өвөрхангай аймагт бол хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй хоногт нэг 1000 бог 200 бод нядлах хүчин чадалтай махны үйлдвэр уг нь бол баригдаж ашиглалтанд ороход бэлэн болсныг та бүхэн мэдж байгаа. За тэгсэн боловч за бас энэ
тухайн үедээ гүйцэтгэсэн компани эдийн засгийн боломжоос болоод төрийн банкны барьцаанд байдаг. За энэ үйлдвэр бол үндсэндээ одоо энэ жилээс сэргэж одоо энэ үйлдвэрийг худалдаж авах монголчууд болон хятадын одоо хүмүүс хамтраад энэ үйлдвэрийг ажилуулахаар болж үндсэндээ урьдчилсан байдлаар гэрээ хэлцлүүд хийгдэж байна. Тийм учраас энэ махны үйлдвэр бол энэ жилдээ одоо баг энэ Монгол Улсын засгийн газраас хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлж байгаа энэ мал махыг экспорт гаргах энэ бодлогын хүрээнд бол энэ үйлдвэрийг ашиглалтанд ороод явах ийм боломжтой болж байгаа гэдгийг би таавд хэлхийг хүсэж байна. Тэгэх юм бол бас орон нутагт энэ мал мах борлуулах ийм одоо өргөн боломжууд бол нэгдэх юм аа. Арваа хэрийн уулзалтын асуулт саналууд үүгээр дууссангүй. Ногоо тарьж амьдралаа залгуулдаг иргэд цагаан эдэгээр бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэл явуулж байгаа өрхийн үйлдвэрлэгчгээд өөртөө тулгамдсан асуудлаа тэд үргэлжлүүлэн ярьсан нь инэ. За би Арваа хэр суманд одод нэртэй ааруул үйлдвэрлэдэг, ааруулын өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хүн байгаа. Би 2009 оноос эхлэн ааруул үйлдвэрлэсэн. Одоо ихсэн цагаас авахгүйдээ үргэлжил ингээд ажлын байраа тогтчулдна, одоо ууц авлагаа солино гэл ингээд өдөр тутамд л ямар нэгэн шинэ асуудал надад тулгамдж байдаг. Тэгээд одоо яах вэ? Ажлын байрны хувьд бол одоо 6 жилийн хугацаанд бас ч гэж тодорхой хэмжээнд олсон орлогоор би бас нэг жижигхэн ажлын байртай болцсон байгаа. 2013 онд болохоор сум хөгжүүлэх сангаас төсөл бичиж зээл аваад би бүтээгдэхүүнээ сав баглаа бодлоо бүрэн хэмжээгээр нь өөрчилж чадсан. Би бол хамгаалагдсан хүнсэнд хүнсний ногоо тариалдаг л да. Ер нь хүнсний ногоо тариалдаг тариаламжид маань борлуулалтын зах зээлээс хомсоос гадна бид нар одоо 360 хоногийн 180 хоногт уугуул хөдөлмөрлөж тариалсан ногоогоо зах зээлийн тал үнээр борлуулдаг. Яагаад гэвэл биднэрт борлуулах зах зээл нь маш хомс, борлуулалтын цэг бас байхгүй. Одоогоор бол ногооны борлуулалтын цэг нь ерөөсөө тийм лангуун маш их хомс байгаа. Тэгээд хадгалах, хамгаалах зойр савны асуудал маш их хүндрэлтэй байдаг. Одоо хамаагүй тэр тодорхой хэмжээний төрөөсийн төлөөд зойронд хадгалуулсан гэсэн ч зойр бол бас байхгүй. Энэ маш учир дутагдaltaй. Хүнсний ногоо нь маш их амархан мууддаг учраас энэ хадгалах, хамгаалах зойрны асуудлыг бас шийдэж өгвөл бас зүгээр байна. Энэ баялаг бүтээгдэхүүн зөвлөгөөнийг би маш олон өдөр сургалсан юм аа. Манайхан баялаг их бүтээж байна. Энэ төрөө хүмүүс хэлсэн байж магадгүй. Тэгвэл тэгээ дахгүй баталгааж болчаарай. Юм бүтээж байна. Ганцхан бэрхшээл нь юу гэхээр борлуулалт. Тэгэхээр борлуулалтын тал дээр нэгдсэн бодлого тэгээ зуучил муучил юм уу юу юм одоо тийм юм бодох ганц одоо энэ төслөржүүлж байгаа энэ хүмүүс биш. Ер нь төр засаг талдлаасаа бодмоор тэн дээр л өрөвдөлтэй байгаа маш гоё юм хийдэг. Тэгээ өнөөх нь одоо борлогддог. Нэгдүгээр юм энэ. Хоёрдугаар юм гадаадаас жижиг сажиг маш их юм орж ирж байна. Тэрнийг орлуулах юм бол манай орнд зөндөө байна. Жишээ нь одоо энэ жижиг эдэж явах юм байна шүү дээ. Энэ төөцүүдээр яваад байгаа. Ихэнх нь хор одоо энэ саний хөвлөөр яваад байгаа юм чи бүгд хор. Тэгээ тэрнийг хэн их эдэж чинь хүүхдүүд их эдэж. Тэгвэл одоо энэ чинь зах зээлийг дээр орд ирэх зах зээлийг хаах. Орон нутгийнхаа тэр бүтээгдэхүүнийг одоо жишээ нь энэ тентэг сургалт борголт хийд би ч тэрнээс нь зоогцол явж идэг хүн л дээ. Ихэнх нь юу байдаг вэ гэхээр зэрэгэл өнөө л энэ захтаар байж байгаа өнөө нэг янз янзын нэг жижиг сажиг юмнууд дандаа гадаадын зарим нь бүр хуучирсан амтмат. Тэрний оронд нутаг орныхаа одоо усыг юм уу нутаг орныхаа одоо боо дах одоо тэр бүтээгдэхүүн юу гэдэг тийм нэг тавиад бүр одоо сургалтуудаас хүртэл эхэлмээр юм шиг ингэж санагдаад байгаа юм. Цагаан эдэний зах зээлийн хувьд бүтээгдэхүүний чанарын шаардлага хангах хууц хийж чадах юм бол өвөр Монгол руу гаргаж зарах зах зээл хэд хэдэн аймагт бий болж байгаагийн нэг нь Өвөр Хангай аймаг гэдгийг нийт энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст зөвлөгөөний үеэр нутгийн удирдлагууд мэдээлсэн. Харин ногоон зойрны хувьд энэ жил хувийн хвшлийн 500 тонны багтаамжтай 2 зойр 10 ихэрт ашиглалтанд орж байгаа юм билээ.
10 хэр сумд болсон баялаг бүтээгчдийг дэмжих холбооны уулзалт зөвлөгөөний үеэр өмнө нь баялаг бүтээгчдийг дэмжин төсөлд хамрагдаж телевиз, сэтгүүл, хэвлэл мэдээлэлээр үйлчлэгээгээ Монгол орны өнцөг булан бүрт танилцуулсан баялаг бүтээгчдийн төлөөлөл ирсэн байсан юм а. 10 хэр сумын хувьд 13 үйлдвэрлэгч үндэсний баялаг бүтээгч сэтгүүлд ярилцлага мэдээллийг өгч телевизийн нэвтрүүлэгт оролцсон юм а. Тэд ч бас хийж бүтээх шин санаатай хэлж урайлах баяр талархлын өнгөтэй зөвлөгөөнийг зорио иржээ. Манай цэвэрсний үйлдвэр нь одоо 12 сумынхаа 80-аас 80% хангаж байгаа. Манайх одоо энэ баялаг бүтээгчдийн нэвтрүүлэлт орсноор одоо хэрэглэгчдийн тоо маань бас өсөлттэй байгаа. Төсөл хөтөлбөр тэр нь хамрагдсанаас хойш тэгээ зурагтаар нөгөө зурцлагаа их явуулснаас болж захиалга нэмэгдсэн. Захиалга тэр нь аль сум ер нь аймагдаас ер нь өөр аймагудаа ч гэсэн манай аймгийн нөгөө мэдээгүй байсан сумдуудаас ч гэсэн ер нь захиалга ирдэг болцсон. Захиалга ихснээс болж одоо бас ажилчид нэмж авсан байна. Энэ төсөл хөтөлбөр ширэгцэн бас үр дүнгууд нэлээд гарч байна л да. Одоо зэрэгэлдэх аймагудаас эсвэл нэг гадаад орнуудаас манай захиалга маш их хэмжээгээр ирж байна. Хотын одоо манай жижиг дунд үйлдвэрүүдээс маш их захиалга ирж байна. Нөгөө тоодоо амьсч гэх юм уу нөгөө буян гişмээр тэр манай боловсрол ноосыг хүлээн авъя. Яаж холбоо барьж яаж авах вэ? Тиймэрхүү гэрээ хэлцээрүүд нэлээд хийгдэж байгаа. Ямар ч тач баялаг бүтээгчдийг дэмжин төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд маань эхний үр дүнгээ гаргаж олонд танигдаж эхэлсэн бол дараагийн төлөвлөгөө зорилтоо хэрэгжүүлнэ гэсэн итгэл урам дүүрэн байлаа. Өвөрхангай аймаг дахь баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороодч төлөвлөсөн ажил их байгааг энэ үеэр аймгийн салбар хороон дарга онцоллоо. За манайх бол одоо эхний ээлжинд бол баялаг бүтээгчдийн холбоог сурталчлах, мөн одоо баялаг бүтээгчтэй нэгтгэх энэ ажил бол ерөнхийдөө эхлээд ер нь амжилттай явагдаж байна. Одоо бид нар баялаг бүтээж байгаа тэр хүмүүстэй одоо хүмүүсээ мэдээлэлээр хангах, зах зээлийн ямар боломж байна, гадаадад гаргах боломж байна уу, энэ бүх мэдээлэлээр хангах. Тэднэрийгээ бас эдийн засгийн хувьд бол биднэрт ямар боломж олцоо байна. Одоо гадаадын одоо хөрөнгө оруулалт байна уу? Тэр засгаас ямар боломж олгож байна. Тэр бүхнийг судалж мэдээлэлээр хангах, мөн өөрсөнд нь одоо гүнзгийрүүлсэн одоо шатлсан сургалтуудад хамруулах гэдэг одоо бид нар төлөвлөгөөгөө одоо зохиож ажиллах гэж байна. Уулзалт зөвлөгөөний өөр нэгэн өнгө төрх нь баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд шинээр илсэн олон 10 гишүүдийн үнэмлэх гардуулах мөч, за мөн 10 хэртэй ажил үйлсээрээ тэргүүлсэн залуучууд үйлдвэрлэгчид, хоршоологчдыг урам дэмээр дэмжиж, салбарын болон залуучуудын холбооны шагналаар ингэрийг нь цоолж баярыг нь хуваалцсан явдал байсан юм а. Балдан доржийн их жаргал, осрын цэвэлмаа, ган төмрийн их туяа, цэрэн пунцгийн тунирмаа, гинтэн доржийн ганц зэг гिचлэнгээр 10 хэрийн 20 орчим үйлдвэрлэгч, багш, инженер, малчин залуус тэргүүний цол тэмдэг салбарын яамдын жуух бичгийг баялаг бүтээгчдийг дэмжих холбооны санаачлага тодорхойлолтоор хүртэж илүү их урам зоригийг авсан юм а. Өвөрхангай аймагт баялаг гэрсэн гурил үйлдвэрлээд 2008 оноос эхлэн өдий хүртэл баялаг гэрсэн гурил хийж одоо ард түмэндээ үйлчилж явна. Тэгээ одоо энэ баялаг холбоо гэж ийм сайхан юм байгуулагдсан. Энэ үндэ маш их баяр хүргэж улам сайн дэмжлэгтэй сайхан байх болтугай гэж баярлж байна. За юуны 12 жилийн энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээ өнөөдөр шагнал авна гэж мэдээгүй санаанд байж байгаа. Ингээд бонтой үйлчлэгтэй байгаа баялаг бүтээгчтэй хамт олон маас аагнадлаг хамт олонд цаашдын өндөр амжилт хүсье. Одоо 15 дахь жилдээ английн багшаар ажиллаж байгаа. Сүүлийн 7 жил бол Германтай хамтарсан номын гүр сургалтын төвийг байгуулад амжилттай ажиллаж байна. Тэгээд өнөөдрийн шагналын талаар бол үнээр мэдээгүй. Яг нөгөө 2 цагийн өмнө утсаар надад мэдгдсэн. Миний хувьд бол маш баяртай байна. Орон нутагта ялангуяа хүүхэд залуучуудын английн боловсролыг дээшлүүлэхэд өөрийн зүгээс болон одоо өөрийн сургалтын төвийн зүгээс одоо маш их зүйлийг хийхийг хичээдэг. Цаашаад илүү одоо үндэсний хэмжээнд те одоо олон улс өрсөлдөх чадвартай мундаг хэлний одоо мэрэгчлэн залуучуудыг бэлтгэн гаргана гэж бодож байгаа. Тэгээ баялаг бүтээгчдийн холбооныхондоо маш их талархаж байна. Ажил хийгээд ингээд юм хуваар юм хийж агаад эднийг төлөвлөсөн бануулаад ийм юу өгсөн их баяртай байна. Илүү их ажилланаа гэж баярлалаа гэж тусалж аваад маш их баяртай байна. Ийхүү 10 хэр суманд болсон баялаг бүтээгчдийг дэмжих холбооны уулзалт зөвлөгөөн ажил хэрэгч саналаар дүүрэн хийж бүтээснээ үнэлүүлсэн, ингэр цоолсон иргэдийн чин сэтгэлийн баярын нэмсгэлэлтэй болж өндөрлөлөө.